Сайн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өсвөр насны жирэмслэлт булангийн маань part 6 эхэлж байна. За өнөөдрийн дугаартаа та хэдэн амлсан ёсороо хамгийн гоё асуудын талаар ярьж өгнө. Одоо энэ миний ярих гэж байгаа асуудал маань ямар шалгуураар хамгийн гоё асуудал гэж гарч ирсэн бэ гэхээр одоо хүртэл хамт байгаа. Тэг бүр гэрлээд ингээ хоёр хүүхэдтэй болсон. Асуудал ахгүй юу? Тийм болохоор одоо энэ шоуны хамгийн гоё асуудалтай орж байгаа. Өнөөдөр маань ярих байгаа асуудал 19 настай Лили, 19 настай Лоренс хоёрын талаар ярина. За Лили нь болохоор өмнө нь 16 настай байхдаа энэ Unexpected шоуны season 1-т орж исэн. Өөр залуутай. Эхний орж исэн залуу буюу анхны хүүхдийн аав нь Джеймс Кеннеди гэдэг залуу байдаг. Тэгээ тэр хоёр анх season 1-т ороод одоо үзэгчдийн зүгээс айгу токсик, төлөвшөөгүй, бла бла гэдэг ингээд айгуух тийм шүүмжлэлүүдийг авч дуусгаж исэн болвол season 4-т Лили хамтрагчаа солиод хоёр дахь хүүхдийнхээ аав Лоренстэй хамт ороод тэг ингээд үзэгчдээс айгуу сайн эерэг үнэлгээ авч чадсан байгаа. Тэгэхээр эхний хүүхэд нь бол өөр аав их гэсэн үг байна шүү дээ. And my daughter Leah is 2.5 years old. За Лили Лоренс хоёр анх 7 дугаар ангиас хойш бие биенийгээ таньдаг байсан гинэ. Тэг ингээд 7 дугаар ангиас хойш бие биенийгээ таньдаг, крашлж явж байгаад одоо өөр хүнтэй суугаад хүүхд гаргаж байгаа штэ. Тэгээ буцаа сургуультаа ороод 17 настай байхаас нь харилцаж эхлээд 17 нас буюу одоо нөгөө ахлах сургуулийн төгсөх анги байсан гэж байгаа. We known each other for a while since like 7th grade. When I first met Lily, I don't think I was really attracted. Maybe I was actually. Тэгээ 1 жил орчим харилцаад тэгээд одоо жирэмсэн болчихсон. Гээд аав ээж болоо сууж байгаа. За ер нь бол Лоренсийг ингээ харахад айгуу тийм халамжтай. Эхнэртэй айгуу тийм халамжтай, тийм дулаахан хүн байгаа байхгүй юу. За ингээ baby shower болно. Тэгээ Лили уг нь өөрөө бас юм тийм зөөлөн характертай хүн байхгүй юу. Тэгээ baby shower-ын төхөөд ирсэн чи бүр ингээл амар сандраал хараал мараал урсгаал Лоренсийг харааж мараагаал заяа. Тэгээ яагаад гэсэн чинь өмнө нь нөгөө охиныхоо baby shower-ыг айгуу гоё хийжсэн том тэг ингээл нүсэр бөө ингээл хүмүүс ирээл айгуу гоё хийжсэн гинэ. Тэгээ хүүгийнхаа буюу хоёр дахь хүүхдийнхаа baby shower-ыг амар цомхон хийж байгаа. Яагаад гэвэл ковидоос болоод олон хүн цугдаж болохгүй гэсэн журам гарчихсан. Тийм учраас дотны хідэн найзууд дотны хідэн хүний авчраал нэг гадаа хашаанда жижигхэн baby shower хийж байгаа. Тэг ингээд тэрэндээ тэрээд тэг ингээд өмнөх охин дээрээ тэгж ямар гоё тэмдэглчээд хүү дээрээ гоё тэмдэглэж чадахгүй байгаадаа гимшээд хүмүүс рүү муухай ашлаад байдаг. Тэгэл Лоренс болохоор тэрийг ингээд нэг юм хүлээж аваагүй. Ер нь тийм галзуу аашийн твчдэг гинэ. Тэг Лили Лоренс ингээд нааш хэрээнүүдэд тэгээ тавигээ хэлсэн мэн л та. Тэг яг тэрүүгээр нь Лоренс ингээд очиод хийж байгаа байхгүй юу? Тэр хэлснээр нь ингээл Лоренс ширээнүүдэд байрлуулсныхаа дараа Лили очиод одоо таалагдахгүй байна. Одоо надад чинь тэнэг харагдаад байна. Одоо буцаагаад өөрчлөлгээ. Тэгээ Лили ингэж боддог гинэ. Би ингээ аюу галзуу ааштай, муухай ааштай. Ийм сайн хүнийг энэ наашаасаа болоод даварч байгаа даалдчихгүй дээ гэж аюу хайдаг гинэ. Baby shower-ын хувьд ингээд Лилид айгуу тийм ач холбогдолтой ойр дотн ингээл олон хүмүүс ирээд өөрийнх нь төрж байгаа хүүхдэд хайр майр хүндлэлээ илэрхийлээд гоё бэлгэсэлт өгөөд их нь айгуу утга учиртай байсан бол Лоренс ингээд олон үнгүү бэлэг авах нь айгуу тийм гоё эсэн гэж байгаа. Тийм жоохон төмөс залуу заяа. Тэгээ энэ Лоренсийн ээж нь Сэнди гэдэг эмэгтэй байгаа. Тэгээ Сэнди айгуу хөөрхөн бүх хүмүүс ингээл Лоренс энэ хоёрын шин төрөх гэж байгаа хүүд нь бэлэг өгөөлээ. Хүүгийн ингээл юмнууд өгөөд хагаад Сэнди ганцаараа Лилигийн охинд Алияд амар хөөрхөн хүүхэлтэй байшин гоё том бэлэг өгч мөгөл. Тэгэл нөгөө Алиян баярлаа эмээ гэж мөл амар хөөрхөн заяа. Хинч одоо Алияг тоохгүй байхад Лоренсийн ээж нь тоогоод бэлэг өгж оноод амар хөөрхөн санагцсан. Сэнди Лоренсийг хүүхдээ төрхөөс өмнө албан ёсоор Лилитэй гэрлээсэй гэж хүсдэг. Өөрөө болохоор гэрэлчээд тэг хүүхд төрүүлэх хүсдэг байсан юм байна л да. Тэгээ даанч гэрлэхээс өмнө Лоренсийг гаргаад тэгээд мөрөөлө биелүүлж чадаагүй. Тийм учраас Лоренсийг албан ёсоор эхнэрээ гуйж аваад айгуу гоё ёс төртөөгөр хормоо хийгээсэй гэж хүсдэг. They did it before he was born, but he's already there with her, so might as well marry her and be sleeping with her every night and not married to her. And now a baby's coming. Wouldn't be a bad idea. За ингээ гэрлэх саналын тухай бодож эхэлнэ. Дээжтэйгээ хөрхөн сүүн бүгж мөгж хайгаал яваал. Лоренсийн хувьд Лили хамгийн чухал үн цэнтэй хүн нь учраас хамгийн гоё бүгж өгөх хүсдэг. Тэгээ даанч ээж тэр хоёр нэгээ сонгосон бүгж нь $8,000 үнэтэй өгөхгүй. Тэгээ энэ хоёр авч чадахгүй арай л үнэтэй юм аа гэж бодоод. Тэгээ $3,000 бүгж авах гэж зогсож исэн чинь Лоренс гэнт үгүй ер нь эхлээд ээж ааваас нь зөвшөөрөл авчаад тэгээд бүгж авсан дээр гэж хэлдэг. За тэгээ надад тэр нь болохоор ингээд жоохон
санаатай юм шиг үйлдэл санагдсан. Ээжтэйг ингээл маргаалаа авахгүй. Үгүй эхлээд зөвшөөрөл авчаад дараа нь ингээ бүгд мөжөө авъя гэсэн чи ээж нь үгүй одоо авчаад тэгээд нэмсэн яагааш тэгээд. Тэгээ нөгөө бүгжний худалдагч нь эрэгтэй хүн байж таардаг. Тэгээ ингээд хоёрыг хараад хаад зөвлөгөө дутагдсан юм шиг байна. Өөр эцэг хүний хувьд охиныг ингээл аль биесээр гуйж муугаал зөвшөөрөл авах бол үнэхээр хамгийн одоо хүндлэл байдаг. Тийм учраас чи ингэж гуй ингэж тэгэж хэл ингээд эцэг ихт нь ингэж өөрийгөө ойлгуулъя айгуугаа зөвлөгөө өгдөг. I was asked twice. I would say, I've been seeing your daughter for a long time. My intentions are to make it permanent. I'd like to ask your blessing. I would like to marry your daughter. That sounds right. And just really from your heart. Wow. There's no father that's going to sit back and go, no. They'll be like, wow, I'm really, really happy that you're asking me for my blessing. Yes, I will. Лоренс өөрөө аавгүй өссөн байлээ л дээ. Тэгээд ээжтэйгээ ингээд яг эрэгтэй хүний үүднээс ингээд ярилцахаар болохгүй. Тэгээд нөгөө худалдагч нь аягүй гоё зөвлөгөө өгсөн болохоор тэр хоёр гоё хувцас өмсөж яваад Лилигийн их руу явдаг. Тэгээд Лилигийн хувьд бас хойд автай. Лоренс эхлээд Лилигийн хойд ав болох Гленис одоо can I have your blessings тэгээд би ингээд таны айдслалыг авч болох уу? Таны айдслал, таны зөвшөөрлийг аммаар байна гэд. Тэгсэн чинь аавынхаа сэтгэл хөдлөл хоолончжрэл. Надад бол үнэхээр маш нэр төрийн хэрэг санагдаж байна. Төрсөн охин шиг өсгсөн охин нь одоо ингээ хүнтэй суух гэж. Тэгээд охинтой нь гэрэлж байгаа хүн эхлээд аавтай нь уулзаад буюу надтай уулзаад миний зөвшөөрлийг авч байгаа нь бол үнэхээр нэр төрийн санагцгнэ. So I was just wondering if I have your blessing On that next step? I've been watching you a lot lately, and you're so in love with Lily, and I think you would be very good for her, and you have my blessing for sure. I was very honored. The important thing is, you gotta love Aaliyah as much as you love LJ, or the relationship won't work. За тэгээд ааваас нь зөвшөөрөл авсан юм чинь ээж рүү нь явж байгаа. Ээж дээр нь очиод ингээл юм хумаа хэлээл. Тэгсэн чинь ээж нь бас нэг тийм аав шиг сэтгэл нь хөдлөхгүй заяа. Ингээл тэгээд хоёр яг хизээ гэрлэж байгаа юм чи тэгээ яг ямар бодолтой байгаа ингээл жоохон тэгээд идэв байхгүй юу. Тэгээ яагаад гэвэл өмнөх харилцаанаас охин нь ингээ маш гүн сэтгэлийн шарх аваад маш их зовсон ганцаараа хүүхдээ өсгөх гэж те ээж аав дахтуу хамаатан садантайгаа нийлж ээж одоо ингээ охиноод арай гэж том болгосон гэж байгаа байхгүй юу. Тэгээ маш их тэгээд зовсон учраас хүүхэд гаргасны дараа хосын харилцаа маш их өөрчлөгддөг. Тэдний дундах хайр нь нэг бол ихсэн нэг бол багасна. Тэгээд би бинийг ойлгох юм байна, ойлгохгүй юм байна. Тэгээд би бинийг илүү их таньж эхэлнэ. Тэгээд тэгэж таньсныхын дараа буюу одоо хүүхэд гарч ирсний дараа гэрэлсэн зүгээр юм биш үү гэж тэр хоёр бодож байгаа гинэ. Амар хаширсан байгаа зүрхийн хамтад. I think he's adorable, and that just made me love him even more, that he cared what we thought. Yep. But I think they shouldn't get married right away until they know each other fully, my opinion. Be engaged for a while, and then they can get married down the road. Longer is always better. After you have a baby, things change. And things you are going want to change with the baby, and, make sure that this is it. This is what you want to do. Right. We'll see what happens. They have to work it out, but they have our blessing, so. Лили Лоренс хоёр төрхөөсөө өмнө хоёулах нь амралтаар явахаар болдог. Тэгээ Алия ингээл ирээл ээжтэй та яагаад явах гэж байгаа наа гэл амар хөргөн байхгүй тэр чинь нэг 2 нас 5 сартай гэж байгаа. Тэгэл ээжтэй хөрхи эрхлээл байж хат нь Лоренс ингээл нэг карманда ингээл гараа хичээл уцаа оролтол өрөөний буулна ингээл хүүхд рүү ингээл жоохон сонь хараал заяа. Наад тэр ааш нэгээд огт таалагдав. Тэг хөөхөн хүүхд нь баяртай гэл тэгсэн чинь ингээл Лоренс ерөөсөө хүүхдийнхэн дээр хэлж байгаа баяртайд нь ерөөсөө анхаарал хандуулахгүй зүгээр ингээл урдах ихнэрээ ингээл анхаарал чи зүгээр гэл яваад байна. За тэг Лили болохоор охиндоо баяртай гэл. I really hope so. Have a fun weekend. You got it? You got it? I got it. You have it. I got it, honey. Go ahead, Are you Lawrence. okay? Тэг үзэгчдийн хувьд болохоор Лоренс Лилигийн охинд буюу Алияд хандлага нь огт таалагдаагүй. За тэг энэ хоёр амралтаар явж байгаа. Тэгвэл амар гоо ингээл амраал хоёулахнаа ингээл хаашаач гарахгүй амарна гэж төлөвлөж исэн мэл та. Тэг тэр амралтынхаа үеэр Лоренс нөгөө авсан бөгжөө өгөөд чинь ээж аваа чинь зөвшөөрлийг авчихсан. Чи натаа гэрлэх үү одоо чиний зөвшөөрлийг авмаар байна гэд тэгж аягүй гуйх гэжсэн гинэ. Тэг гуйх гал бүр ингээд өдөржин шүнжин бодоол тэр ихний өдрөө амарч чадаагүй, унтаж чадаагүй. Тэгээ байжсэн чи Лили гинт одоо хоёлаа жирэмсний зураг авалтанд явъя гэж гаргаад ирсэн. Тэгээ өөрөө нөгөө нэг жирэмсний зураг авалтанд явна гэж төлөвлөчөөд Лоренс хэлээгүй байхгүй. Тэгээ нөгөө Лоренс чинь гинт төлөвлөгдөөгүй юм гарч ирээд ингээд жоох ууралцсан. Жирэмсний зураг авалт руугаа явж явах үедээ амар муудалцдаг. Тэгээ яагаад гэхээр Лоренс
мапа харж явж агаад тэгээд Лилиг ээж нь залгадаг байхгүй юу? Нөгөө уцаар яриа дата нь унтраад тэгээд мап нь тасалтаад тэгээд тэр хоёр ингээ төөрөөд тэгээд тэрнээсээ болоод Лоренс амар тэрээд Лили рүү амар уралдаг заа. Лили миний охин яаж ингээ асууж бүр ингээл амар муухай ингээл аашлал уурлаа за. Нараа л эзэн уцаа унтраа. Би ингээд мап дээр төөрчөөд байна гэд. Тэгсэн чи Лили ингээл хажууд нь амар тайван ингээл за одоохон л тоо гэж байгаад байгаа байхгүй юу? Yeah, I don't know. How's Mouse? She's fine. She slept pretty good because I slept with her, so she did wake up quite a few times. So I'm glad that I You were was looking in at your there map. with We her. returned. What's wrong with you? Why do you have such an attitude? I'm tired, and I'm not in the mood to go. За тэгээ стрессэн ч гэсэн нэг юм гэрлэх саналаа тавьдаг. Тэгээ ингээ яг үдээсээ үдэж байгаа юм шиг болж байгаад бүгж гаргаж ирээ тэгээ гэрлэх санал тавиад. Тэр хоёр ингээд амар happy тэр 6 авлаа дуусгадаг. Гэртээ ирээ гэрлэх санал тавьснаа хэлгээд Лоренс ээж нь за одоо ингээд хоёр гэрлэх санал тавьчихсан юм чинь одоо шууд гэрэлцгээ. Тэг ингээд хүүхэд гарч ирэхээс өмнө гяс гэрэлцгээд. Ээж нь нөгөө нэг жоохон тэр өөрийнхөө залуу байхдаа өсдөг юм а гүцэх гээд ерөн жоохон энэ хоёрыг яаруулад байгаа. А нөгөө талд Лилиг ээж хоёр нь болохоор арай өөр бодолтой байгаа штэ. Хитрхи эрт гэрлэгч нь айгуу муу. Тэг ингээд янз бүрийн цаанаа зохиолдож болно тийм учраас жоохон харсан жагаа гэрлээ гэдэг байгаа. За тэрнээс гадна Лоренс одоо ингээд гэрлэх санал юм хумаа тавиад сүү тавьчихсан юм чинь шууд ингээд нүүя тий байр түрээсээ тустаа гарыг гэдгсэн чинь Лили үгүй одоо хүүхэд гарч ирэн тэгэхээр хүний тусламж хэрэг болно тийм учраас ээж аваа хоёр нь байжгаад төрөөд хүүхдээ том болоод тий нэг жоохон 6-7 сар хүртэл нь байжгаад тэгээд тустаа гарыг гэсэн чинь Лоренс үгүй одоо тустаа гарна. Энд чинь бит хоёрын хүүхдүүд. Тэр хоёр бит хоёрын хүүхдийг үүсгэх албагүй. Хоёулаа өөртөө гэр бүл болсон. Одоо би өөрөө гэртээ болоод хүүхдүүд өсгөмөр ингээд амар ууралдаг. За ер нь нэг Лоренс жоох юм зүрхний бронхтой юм шиг байгаа. Ингээд гинт амар ууралдаг. Like, it's just a lot. And I want to be And well I am adjusted to going to chasing be around there a with you. What toddler. are you saying? Like, I'm going to be right next to you. Лилигийн хувьд болохоор илүү туршлагатай те төрөөд үзсэн, юу ямар хуу байдгийг мэдсэн тийм учраас юу болохыг мэдээд байгаа учраас гэртээ бэйгээд байгаа шүү дээ. Тэрнээс нэг хүүхдээ харуулах гээд байгаа юм биш. 37 хоногтод хот харуулхад хүүхэд нь 8 паунд орчим болсон байна гэдэг ер нь нэлээд том гэсэн. Лилигийн бодлоор Лоренс анх удаага болох гэж байгаа учраас яндаа гэж бодож байгаа. Тэгээ ковидоос болоод эмнэлэг рүү нэг л хүн оруулах боломжтой. Тэгээд тэрнээс гадна эмнэлгээс нь өгсөн Дола гэдэг нэг хүн байгаа хгүй юу? Midwife шиг. Одоо сувлэгчийн оронд байнгын хажууд нь байгаа л эмч нартай ярилцаал одоо өмнөөс нь тэгж төрөлтийн үйл явцыг зохицуулдаг. Тэгээ тийм хүнтэй орохоор болсон гинэ ковидоос болоод Лоренс ер нь ингээ жоохон зүрхний хийтэй. Тэгээ жишээлбэл ингээд Алиягийн карсетийг ингээ машиндаа хийх гээд байгаа хгүй юу? Тэгээ ингээд эвтэйхэн хийхгүй болдоггүй. Тэгсэн чинь ингээд бүр ингээ шидээл уурлаа алцаа. Тэгснээ тэр чи хүүхдийн карсет ингээд идэх юм хүн болсон маа штэ. Тэгээ тэрэндээ ингээ хүрснээ ийв гэж мэгэл ер нь нэг тийм амархан юмнаас тийрдэг хүн төрлийн хүн байгаа даахгүй. Тэгээ хажууд нь Лили болохоор амар тайв. Бүр амар тайван тийм ингээд хоёр шал эсрэг төрлийн хүмүүс суудсан гэсэн үг. За ингээд дуулаагаас асуухад Лилигийн ус нь хизээч гарч магадгүй. Тэгээ одоо ингээд 37 7 хоногт тэгээд ийм том тэлттэй байгаа юм чинь ер нь хизээч төрж магадгүй шүү гэж хэлсэн чинь Лоренс яана тийм үү гэд нэг тийм ус нь тийм машинд нь аль эсвэл ингээд унтж яхад нь хажууд нь гинт гарахаас жоохон сэжиглээд байгаа юм гинэ. Тэгээ Лили хэлэхгүй чинь зүгээр л ус штэ гэсэн чинь үгүй ус гэдэг чинь шууд аваад ууж болох юм хэлтийн чиний над ус чинь тийм биш гэд. Тэр хүүхдийн тээж байгаа эмэгтэй хүний уснаас сэжиглээ яахав тий. За энэ удаа Лили эпидуралгүй төрөхөөр төлөвлөж байгаа юм байна. Алияг төрүүлж явахдаа нөгөө жоохон байсан учраас эпидурал хийлгээд контролгүйдүүлж байгаад урагдaltaй төрж исэн юм байна л да. Тийм учраас одоо натуралаараа өөрөө өвдөж өөрийгөө мэдэрч төрөхөөр төлөвлөж байгаа гинэ. Hush, baby, you can do it. Come on. She's almost here. За ингээд хөрхий өвдөлт өгч эхэлж байгаа. Тэгээ ингээд Лоренсыг босооч сэрээчээ гэдэг дөөхгүй өөрийн 4 цагаас эхэлж өвдөж байгаа. Тэгсэн чинь ингээд Лоренс үгүй чи ингээд зөвхөн эмнэлэг явахаараа намайг дуудаж байгаа гэдэг ингээд нойроо харамлаа заяа. Яандаа гэхгүй. За тэгээ дуулаа ирээл тэгээ тэргээд ингээд эмнэлэг рүү явж байгаа. Лилигийн ээж Ким ингээд хажууд нь хамт байхгүйгээд айгуу санаа зовоол ингээд байн хинтээ Лоренстэй FaceTime хийгээл за яаж ин гэж байгаа байхгүй юу. Тэгээ нэг тэгэж FaceTime хийж явахдаа нөгөө Лили ч амар өвдвөл гэж орилсон чинь хөрхий
Алиян сонсоод яна ээж яагаад ингэж амар өвдөд байгаа ингээл уйлал заяа хөөрхий амтан. Тэгээ тухайн үед нөгөө Ким өөрийн гэсэн санаа бодол байхгүй Алия гинт тэнд ирснийг ч мэдэхгүй тэгээ байжсэн гинэ. Poor Mousy had to hear that. I was so worried about Lily, you know, and unfortunately, I'm not even paying attention that Aaliyah's listening. I knew she couldn't see. Okay. За ингээ бүр амар өвдөж байгаа нөгөө нэг хэдүүлээгийн өмнөх дугаарууд дээр гарсан төрөлтүүд чинь ихэнх нь эпидуралтай. Тэг ингээ яг өвдөлтөө нөгөө мэдэрч төрөхгүй. Тэг ингээ за дүүл гэхээр нь дүүлээл нэг тиймэрхүү төрсөн шүү дээ. Энд чинь болохоор бүр ингээ яг натуралаараа те ихэнх монгол эмэгтэйчүүд ингэж натуралаараа өвчин намраагч байхгүй төрдөг. Тэг яг тийм процесс явж байгаа хгүй. Бүр ингээ амар ойрлол заяа. Тэгээд жаад хүүхэд нь ингээ мангар том учраас гарч өгөхгүй. Тэг бүр ингээл дүлээлээд хүүхэд нь гарахгүй цус гараал заяа. Бүр амар зүр хөхмөр бүр. За тэгээ дүлээд тахт нь гарч ирэхгүй. Тэгээ хүүхэд нь бүтэж эхэлдэг. Тэг ингээд эмчнэр за одоо дүлээрээс та одоо стейк дүлэхгүй болохгүй шүү. Тэг сандралтаад тэг дүлж байгаа арайж нэг юм гаргаж ирдэг хгүй юу. Тэгсэн чинь хүүхэд нь ингээд хөдлөхгүй, уйлахгүй ингээд сулбар гарч ирдэг. And it was just scary. Oh, God, is he okay? He's fine. He's beautiful. He's okay. Тэг хэсэг хугацаа өнгөрсний дараа эмчнэр хүүхдийг ингээ хөдөлгөөд янз бүр болгож ш нэг юм ойлуулад авардаг аа. За ингээ бараг 1 сартай юм шиг тэг амар том хүү гарч ирдэг. Лоренс ингээ анх удаага уйлсан гинэ. Тэг ингээ анх удаага сэтгэл нь амар хөдөлсөн. Лоренсийн хүүтэйгээ холбогдсон холбоо нь Лилигийн хүүтэйгээ холбогдсон холбооноос ч хүчтэй. Тэгээ Лоренс өөрөө 5 настайдаа аавыгаа алдсан учраас хүүтэй ингээ бүх зүйлээ зориулахыг тухайн мөчөд хүссэн. Тэг ингээл бүр ингээ аав хүү хоёрын connection бүр ингээ дээд зэгтээ тулсан гинэ тэр үед. Baby skin to skin. Yeah, he's perfect, huh, babe? Yeah, perfect. За хүүгээ аваад гэртээ ирэхэд Лоренс хүүгээ ингээ тас тэрчээд ерөөсө буулгадаггүй. Хинт ч өгөхгүй. Ээжд нь ч өгөхгүй зэ ингээл. Хөө та нар гимтэй ч ингээ байлгадаг. Тэгээ Алия би дүүгээ тэрж үзье гэсэн чинь үгүй. Гэл шууд за нэг тийм амир ивгүү. Тэгээ анх удаага аав болсон нь ойлгож л байна л да. Гэхдээ бүр арай л дэндүү юу. Тэгээ дараа нь энэ тухайга тайлбарж байгаа байхгүй юу? Алия маш ширэн хүүхэд. Тэгээ тоглож яснаа ингээ шууд алгаддаг. Тийм болохоор хүүг нь гимтэй ч гэж бодсон гинэ. Тэр чинь нөгөө нэг яг 3 насны дээр явж байгаа амар хөдөлгөөнтэй үе дээр явж байгаа болохоор тэгээ Лили Алияг охиныгоо бүр амар хитрхийг хэрэглүүлдэг. Нэг нь ингээд зөөлөн бахад нэг нь хатуу ах хэрэгтэй. Тэгэхээр би хатуу аа байна гэж байгаа байхгүй амар муухай. I'm worked up about anybody holding him. I don't like nobody holding my son, no matter who you are. She gets in the exception because she feeds him. But with Aaliyah, she's not like a nice type of play person. Like she'll be playing with you, then yeah, she's rough. She'll be playing with you, then she'll slap you. Like it's just like. Тэгээд тэрэн дээр ингээ хэрүүл гараад Лили үгүй би ингээ хүүхдүүдтэйг аягүй зөөлхөн байхыг хүсдэг. Тэгээд би одоо ингээ хатуурхаад эцэгхээс нь хатуурах юм бол хүүхдүүдэд ингээд амьдралынхаа туршид сэтгэл нь шарахтай явдаг. Тийм болохоор би айл болох зөөлөн байж хүүхдүүдэд өсгөнө гэсэн чинь Лоренс ингээ хажуунаас нь үгүй миний хүүхдүүд бол миний хүүхдүүд би тэднийг хатуугаараар өсгөн гэсэн бол хатуугаараар өсгөнө. Гэт ингээд 4-р үйлрэл дуустдаг. He thinks I baby her too much. You do. And that You like do. I spoil her too much. You do. Don't get me wrong. She's definitely a great mom, but she's just too soft. Everybody needs somebody to be hard on them. And I tell her that all the time. Like, the stuff you let slide for Lee is not going to slide with my son. But I'm not trying to be so hard and harsh not on my saying children either, but that I I'm- damage them. I want to raise my kid how I want to raise my kid. That is my son. That came out of these. За ингээд 5-р үйлрэлт энэ хоёр үргэлжлүүлээ ордог байхгүй юу? Тэгээ 5-р үйлрэлт юу гардаг вэ гэхээр энэ хоёр нүүдийн түрүү нөхгүй гэсэн шүү дээ. Тэгээ хүүхэд нь овоо нэг том болоод нэг 7-8 сартай болсон юм уу та. Тэгээ энэ хоёр нүүгээд байр түрээслээд тусдаа гардаг. Тэгээ нүүхтэй тэр хоёр бас хэрэлдээд Алиягийн орыг өөрсдийнхөө нэг унтлагын өрөөнд оруулж тавина гэд. Тэгээ оруулж тавина үгүй гэд Лоренсийн хувьд болохоор унтлага
3 ор байгаадгаар бүр ингээ амар ингээ алхах зайгүй болчихно. Тийм учраас Алияг тусад нь өөрөө гаргаж өгөөд тулъя гэсэн чинь Лили үгүй би хүүхдээ санаа зовоод нэг өрөөрөө орно. Тэгээ буцаад нөгөө нэг шин төрсэн хүүхд рүүгээ орно. Ингээд би ерөөсөө унтаж ядгүй. Тийм учраас бүгдээрээ нэг газар унтийгээд. Тэгээ Лили өмслэр болдог. Put yourself in my shoes for a second. I get that, but also try to put yourself in my shoes. Like, I don't understand why Leah's bed can't go in her room because it's not like we're going to be hanging out in our bedroom. One day when the kids are both grown and they don't need to sleep with us no more, it's not going to be a big deal. But we Лилигийн ээж аавын гэр нь амар том штэ. Ингээ бүхэл бүтэн том байшин бохгүй тэг ингээ ардаа цэцэрлэгтэй. Тэр хэдийн нүүж ирсэн байр нь болохоор 2 унтлагын өрөөтэй юм жижигхэн байр байгаа. Нүүж ирж байхдаа ингээ амар хэм аваад ирсэн заяа. Тэгээ тэр хэдийн ачаанд байранд нь багтахгүй. Тэгсэн чинь нөгөө Алигийн том хүүхэлтэй байшин байлгүй юу. Тэгэл тэр хүүхэлтэй байшин Лоренс ингээ ад үзэл заяа. Ёо энэ одоо юу хайж байгаа юм бэ гээл. Тэгээ юу ингээл Алигийн тоглоом ингээл жоохон шидэж мэдээл. Why do we bring this dollhouse thing, man? Too much. Яг тэр нөгөө тасалж тавьсан хэсгүүд орон зөндөө бичсэн байлээ. Лоренс ч угаасаа Алияг үзээ ядаад байна. Үзэж чадахгүй. Юу ч гэсэн охиноо болгоод өсгий ингээд миний хүүхд ч үү гэж бодсон хүн бол хизээж юм маш гарахгүй гэж харагдчихна гэж зөндөө бичсэн байлээ. Тэгээ би ч гэсэн тэрэндээ айгу санал нэгтэй байгаа. Тэгээ нүүж ирээд нөгөө нэг хэрлээдээс унтлагын өрөөнд ингээд 3 ороо зэрэгцүүлээд тавьсан чинь нэг арай биш харагдаад. Тэгээ Лили за миний буруу байсан юм байна гэж бодсон ч гэсэн нөгөө Лоренс бууж өгөхгүй тул за би ерөөсөө ингээд таадагж байгаа юм шиг бай гэд. Тэгээд тэр гороо тэргээд ингээд нэг өрөөндөө бөөндөө унтж байгаа. Уг нь ингээд Алия зориулаад амар том өрөө гаргаад тоглоом мөгламын тавиад ингээд зурагт мурагт ор мор тавиад тогтчулсан байгаа хэрнээ Лили хүүхдээ ингээд ганцаард чинь гэж бодоод орхигт чинь гэж бодоод хажуудаа аваад унтаад байгаа байхгүй юу? Та хэд энэ дээр ямар бодолтой нь манайхаа. За нүүж ирсний маргааш өдөр нь тэдний Сэнди ирдэг байхгүй юу? Тэг ингээд Сэнди хаалга төгшөөлэн. Тэгээ нөгөө Лоренс ингээд босч яваал юм хум хийгээлсэн. Лили болохоор буудан дээр 2 хүүхдээ хөвтөөд байжээдэг. Тэгэл Лоренс хүү чи очиж хаалга тааж өгөөч гэсэн чинь Лили ёо намайг зарцуулах юм байна л да чи өөрөө тайлгээд. Lawrence still expects me to be his maid. Not happening. За тэгээ Сэнди эрэхтэй амар хөрхөн зэ бүгдэнд нь бэлгтээ ирнэ. Энэ нэвтрүүлгийн хамгийн гоё дүр нь ерөөсөө Сэнди гэж би бодлоо. LJ буюу шин төрсэн хүүхдэд за тэгээ Алия, Лили тэгээ бүгдэнд нь хөрхөн бэлгтээ ирж байгаа. Тэгээ хүүтэйгээ том өрөөнд ингээ яриа сууж байдаг байхгүй юу? Тэгсэн чинь Алия ингээл алин мэдээл амар хөөрхөн ярианд орох гол нь хүүхдүүд хэрэг дурлаа суудаг штеп. Яг тэгээ суужсэн чинь Лоренс ингээл суучаал шууд Алияд босоод галтаонд очиод идгэхгүй. Лили энэ Алия буудан дээр юм идээд байна гэл. Тэгсэн чинь Лили цаанаас нь минийхөө наашир ирээд энэ галтаонд идгээд. Be the man you're supposed to be. What? There's no eating in the living room. Aaliyah, come eat in here, baby. Тэгсэн чинь Лили үгүй би энэ ч сумдж идмээр байна гэл тэгдэг байхгүй. Лоренс жоох ууралж эхэлж байгаа. Би ингээд те буудан дээр юм идэх, буудан дээр хоол асгарцсан байх, шалаар нэг тоглоом хөглөрцөн гэр орон замраагүй байхад амар дургу би бүр ингээд шууд дүрсгийж ууралдаг. Тэгээ Сэнди тэгдэхгүй жаарэ хатуурхаад байгаа юм биш үү гэсэн чинь үгүй энэ бол те үгүй би энэ байранд чинь $2400 түрээсийн төлбөр төлж байгаа. Нэмээд би энэ буудан авсан, энэ хевсэг авсан гэл би амар их мөнгө зураг зарцуулсан. Энэ бол одоо миний гэр, миний хаус, миний дүрм. Хэрвээ чи энэ дүрмэнд ор амьдарч чадахгүй бол яв гэж байгаа юм заяа амар. I don't want to look at the food on the couch after it being eaten and it ain't by me. I don't like crumbs. I don't like seeing a mess. Yeah. You don't supposed to eat on the couch, or can't nobody else eat on there? You know how much money I pay in rent each month? If I want to eat on the couch, the floor, the carpet, I'm going to eat everywhere. Well, That's my throne. But you gotta go follow my rule. Тэг би ингэж бодсон. Өөрийнх нь хүүхд арай нэг тийм гэр болох хэмжээнд очоогоо болохоор Алиягийн үйлслүүд ингээ жоохон нүдэнд орсон өрөөс шиг санагдаад тэг ингээд нэг дөрөм мөрөм гаргаад худлаа попрод байгаа байхгүй. Тэг өөрийнх нь хүүхд том болчих юм бол тэг эрэгтэй хүүхд бүр амар буулгана штэ. Тэр хүртэл хүлээх хэрэгтэй те. Тэгээ удахгүй тэрэд энэ нүүж орсон байр нь багдаад юм хүмүүс ингээд багтахгүй болоод ирэхээр Лилигийн ээж аа хоёр нь өөрсдөө өөр газар руу нүүгээд тэгээ хүүхдүүдээ байшиндаа оруулахар болсон гэнэ. Яагаад гэвэл байшин айгүй том. Тэгээ дээрэс нь гоё гарден цэцэрлэгтэй тийм учраас хүүхдүүдээ оруулахар болсон гинэ. Амар хөөрхөн байгаа зү. За тэгээ тэр хоёр нөөсний хажуугаар бас гэрлэг төлөлгөө гаргаад байгаа нөгөө нэг айл сизон 4-өөс эхлүүлэл гэрлэн ярьдсан штэ. Тэгэл гэрлэг төлөлгөө гаргаал. Тэгсэн чинь Лилигийн ээж аав хоёр нугасаа нөгөө нэг гэрлэлтийн яг эсрэг байдаг гэх юм уу? Яг ийм эрт гэрлэлтийн бол эсрэг байдаг. Яагаад гэвэл өөртөө буюу Лилигийн ээж нь Лилигийн төрсөн аавтай нь аюу эрт гэрлээд
14 настайгаас хойш үерхэж байгаад 16 настайдаа анхны хүүхдээ төрүүлээд тэгээ өөртөө ингээд өсвөр насны жирэмслэлд хэрэг хэцүү байдаг. Тэ өөртөө бас айгүй эрт гэрэлчихсэн. Тэгээ гэрлэлтээ салгуулах гэсэн чинь амар үнэтэй болоод тэг ингээд гэрлэлтээ салгуулаагүй өдөртөл явж байгаа гинэ. Гэрлэлтээ салгаагүй хэрнээ бодит амьдрал дээр бол салцсан. Тэгээд ээж нь клиентээ цуг амьдраад байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор ингээд сайн хүнээ харж ийж, сайн хүнээ судалж ийж, тэг ингээд муу сайныг мэдчихэж гэрэлсэн дээр хаа. Тэгэхгүй бол ингээд нэг гэрэлчгээр салах айгүй хэцүү. Тэг гэрлэх бас өөрөө айгүй үнэтэй. Тийм учраас санхүүгийн тал дээр ч гэсэн айгүй сахилга баттай байгаад дараа нь гэрлээ гэдэг ээж аваа ер нь тэгээд байгаа байхгүй юу. Тэгээ Лили хитрхи зөөлөн им gentle parenting хийдгээс болоод хүүхдүүд нь бүр ингээд галзуурдаг гинэ бүр. Одоо энэ Алия, ээлжээ энэ 5 настай, нэг ээлжээ чинь 2 настай болж байгаа. Тэгээ бүр ингээд амар булгадаг. Тэгээ ээлжээ энэ ялангуяа бүр ингээд үгүй гэсэн л бол ингээд шууд савж мовж үйлдэг бүр тийм амар гинэ. Тэгээ Лили болохоор хүүхдүүдэд айл болох зөөлөн хандаад тэг ингээд айл болох уян хатан юмсыг туршиж үзэх боломж олгож тэгж хүүхдүүдэд хүмүүжүүлэхийг ирмэлцдэг гинэ. За харин ингээд Лили хүүхдүүдийг үзэж таарж байхад Лоренс ингээд ажилдаа явна. Тэгээ орой гэртээ. Одоо хасан бүцэнд юу яд юм бэ тэр чи одоо байнгын туслах хэрэгтэй шүү дээ. Тэгээ туслах юм нэр ингээд Лоренс ирдэггүй заа. Зүгээр тэндээс ингээд be quiet энэ гэж ойрлж морилол тэгэл байждаг. Тэгээ өөрөөр ингээд юусоо тусалдаггүй. Тэгээ гол нь Лили Put your clothes on. Yes, come on. I'm trying to use the bathroom. Okay, I gotta get her dressed. Come on, okay. I feel like all I've done since I was 16 is, stay home and raise babies. Good job, Will. Like they hand you this life and it's like, here you go, you're responsible for this. You're gonna have a baby soon. This is baby LJ and I'm his big sister. You beat me up? God. Lawrence definitely has it very easy compared to me. Not saying that leaving the house and going to work isn't tiring, but I end up getting the shit end of the stick. There's definitely certain days if I'm like cleaning the house and the kids are being bad and I'm stressed out and everything's a mess and he's sitting there, I'm like in my head like I want to like punch you. Тасцсан. Яг үлээлээ чи хөөрхи 16 настайгаас хойш хүүхэд гаргаад өсгөө, дараагийн хүүхдээ гаргаад өсгөөд хамаг одоо хүүхэд нас залуу насаа зориулж байгаа учраас ерөөсөө ингээд хүүхэд асархаас тэр шаадаггүй. Бүр ганцаараа бүх юм хийгээ сурсан. Тэгээ хөөрхи амтаа тэр хүүхэд гаргаал өөрийгөө бүр хайцсан. Өөрөөр ерөөсөө хөгжүүлээгүй ядаж жолооны курст суугаагүй нэ. Тэг ингээд тийшээ явахаар бол аав ээж тэ өөрхөө аав ээжийг дуудаад эсвэл сэний мэнийг дуудаад тийг ингээд гадагш агардаг. Тэгээ Лилигийн ээж нь энд нь аяуг санаа завдаг. Тэ чи өөрөө ч гэсэн залуу хүн, өөрөө ч гэсэн ийм гоё эмхтэй хүн байгаа учраас өөрийгөө жоохон хөгжүүлээрэ гэд. Тэгээ яг үнэнтэй ингээд хөөрхий. Би бол энэ Лилиг хараад ямар зөөлх юм бэ л гэж бодсон. Лилигийн ээж аав нь эсэргүүцээд л байсан ч гэсэн тэр хоёр ингээ гэрлэн гэж зүтгэсээр аваад 3 сарын дотор гэрэлдэг заяо. Тэг ингээл баахан юм бэлдээл тэр чинь нөгөө гэрлэлт гэдэг чинь бүр ингээл амар их юм болж байгаа штэ. За тэгээ season 6 дээр гардаг хамгийн том драма бол нөө Bachelorette Party гэж байдаг штэ. Гэрлэхийнхаа өмнө хийдэг тэ ингээд нэг өдөр single болоод тэ ингээ single юм шиг нэг өдрийг өнгөрөөгөөл нэг тийм party болдог штэ. Тэгээ тэр party-н дээр Лили болохоор ээжтэйгээ Сэндитэй тэгээ ихч нартайгаа найзуудтайгаа автобус түрээслээ тэгээ дотроо ууж маа шоудаж маудаа тэгэж явсан юм байна. Лоренс болохоор Лилигийн аавтай, төрсөн аавтай нь тэгээ дүүтэй, тэгээ өөрийнхөө найзуудтай ингээд уугаад юм уугаад нэргэц ингээд тэгээд цааш нь клуб ороо явсан мэлээ. Тэгээд Лилигийн аав нь хэлж байгаа байхгүй юу? Лоренс ингээд айгу сайхан аштай юм шиг харагдаг хэрнээ яг ингээд уугаад эхлэхээр жоохон ингээд тэгээ сонин зан гаргаж илээ. Тийм болохоор ингээд би бас тийм уусан дүр төрхийг хармааргүй ингээд. At least of the part that I saw. I just hope he's not stupid and do anything foolish. За харин нөгөө талд нэг асуудал үүсдэг заяо. Лилигийн тэр нөгөө суусан автобусны жолооч нь сюрприз барьд юм байна л да тэр брайдуудаа. Тэг ямар сюрприз вэ гэхээр стрипер дууд юм байна. Эрэгтэй стрипер дуудаж. Эрэгтэй стрипер ингээд дуудаад оруулаад ирдэг хгүй. Тэгсэн чинь ингээд Лили no өсө тийм байхгүй шүү. Өсө над дээр бүжиглэн гэж байхгүй шүү. Ээж дээр бүжиглээл. Тэг айгуу санаа зовоод байгаа байхгүй юу? Нөгөө стрипер ингээд бүжиглж байгаарай явж байгаа. Тэгсэн чинь ингээд Лилигийн мууд нь ингээд шууд унаал. Лоренсээс айгаал. Яна одоо нам юу ч утгал. Яна би одоо хэлвэл намайг загнах болов яах вэ гэж бүр амар яадаг за. Тэгээ бүр тэр гоё ингээд париныхаа шүнжэнгөө тэгэж парадж явах байсан юм а бүр ингээд болоод шууд гэрлүүгээ хурж ирээд. When I heard about the bachelorette party, I wanted to get Lily a stripper. But I changed my mind because her and Lawrence talked about it and they agreed not to do that.
Тэгээ Лили Лоренсээс айсандаа ингээд яна stripper хүрээд ирчлээгээ битсэн байл та. Тэгээ тэр мессежийг авснаас хойш Лоренс ингээд огт хариу өгчихгүй заяа. Тэг ингээд ууралцсан. Тэгээ маргааш нь тэр хоёр уулзж байгаа штэ. Тэгсэн чинь ингээд Лоренс чистэ заван чистэ сэжгийн. Тэгээ хин дууцсан таны ээж манай ээж тэгээ ихч мэгч хин дууцсан бай хамаагүй чи ингээд stripperтэй бүжгэлсэн бол сэжгийн одоо хоёлаа салъя. Одоо энэ хөрөмжөнд дууслаа гэд. Бүр их жигнэсээ амар уурлаад орилж хашгичаа заяа тэргээр чаа. Change the way I'm feeling right now. We're dead ass done. We're not getting married. We're not together. Like, I'm doing. What? I didn't do anything. Please don't act crazy in front of the kids, Lala. Don't do that, honey. Тэгэл хэлж байгаа байхгүй юу? Үгүй ээ гүг өн чинь ингээ би дууцсан юм биш те. Бидний хинж мэдээгүйсэн тэгсэн чинь автуусны жолооч гэж гаргаад ирсэн. Тэг ингээ би үгүй no гэд болохгүй болимэлээ гэд хэлсэн ч гэсэн тэг надаар л бүжиглээгүй зүгээр ингээ өөрөө голдоо ингээ эргэлж байгаа яваад өгсөн. Тийм болохоор ерөөсөө би ямар ч оролцоогүй гэсэн чи Лоренс ингээл үгүй чи сэжгийн чи зааваа тэг бит хоёр ингээ дуусаа. Би ингээ амар доромжлогдсон юм шиг мэдрэмж надад төрж ийнэ. Тэгээ тэр авир хүмүүс шок заяа. Сэнди хүртэл шок өндөрч байгаа. Тэгээ Сэнди хэлж байгаа байхгүй. Би хүртэл тэнд байсан. Тэгээ Лили ерөөсөө нэг булан суучаад ерөөсөө босч ирээгүй тэр залуу бүжгэлжэл гарын авсан. Лоренс өөрийгөө жоохон ингээд мэдрээд байна. I think Lawrence is overreacting. Not. I was on the bus. She didn't participate or nothing. She ran into a corner like a little child. And Lawrence needs to check himself. Lawrence ain't checking himself. I am not wrong. I feel like I had gotten slapped in the face, then spit on, and then stomped and kicked. Like, out of here. There's no wedding. Тэгэл Лили хүрхэн антон жинхнээсээ ингээл Лоренсыг ууралчлаа гэж байгаа. Жинхнээсээ одоо хөрмөө цуцалчихгүй дээ гэж айгүйх айсан. Гинэ ёо. Тэгээ энэ хэсгийг үзэгчээд ингээд орно. На Лоренс ч зүгээр салах шалтак хайж дээ. Үнэхээр арай л амар ууртай санагдсан зам бүр. Тэгээ яаж энийг ингээд амар сайхан хосууд гэж хэлээд байгаа юм бол нэг нь амар ууртай, нэг нь амар 50 байгаа даахгүй. Тэгээ 50-ныхаа хөөрхөн амт ингээд юуг нь ашиглаад. За тэгэж ууралсан ч гэсэн маргааш нь Лоренс яваал ингээд ус мүсэд суулаад ээжтэйгээ тэгсэн чи ээж нь зайсан чи сандарч гэнэ үү гэж тоглоом игээд. Тэгээ нэг юм хөрмөө өдөр болтгоо. Тэгээ хөрмөн ингээд амар гоё хөөрхөн болдог. Тэгээ миний ажигснаар бас үзэгчтэй ажигснаар Лоренс 3 жилийн өмнө одоо гэрлээ те ингээл сүт бүсгүйгээ болгоё гэж гуйж байснаасаа арай жоохон өөр болсон юм шиг санагцсан. Тэг ингээд сэтгэл нь жоохон хөдөлгөөн болцсон. Нөгөө юм шин дээрээ сайхан гэдэг штеп. Тэр шин мэдрэмж нь алга болцсон. Одоо ингээд өрмө хийсэн ч яах вэ, хийхгүйсэн ч яах вэ гэдэг дээрээ тавьсан байгаа байхгүй юу? За Лилигийн хувьд болохоор хөрм гэдэг нь амар чухал те. Өөрөө 2 хүүхэд гаргаад зөндөө одоо олон удаа гэртээ суулаа. Тийм болохоор ингээд гэрлэх нь өөрт нь айгу тийм чухал байгаа штеп. Хөрмийн өдөр Лилигийн төрсөн болон Глен 2 Лилиг 2 талаас нь хөтлөөд Лоренс дэвж өгдөг. Амар хөөрхөн. You ready? I'm not. Yeah, let's go. Even though I am scared, I do feel ready to get married. I just love him. I really do. And it's just nice that you know that you're... За тэгээ хөрөм сайхан болоод хөрөмийнхөө өдөр Лили ингээд яг өөрөөрөө те ингээд бисийг гаруунд нь гаргамаар байсан учраас асрагч хөлслөө тэгээ хүүхдүүдээ ингээд харуулаад өөртөө бүр ингээд шүнжэнгөө наригсан байлээ. Тэгэл Лили амар хөөрхөн заяа. Юурсаа ууж үзээгүй. Үгүй уудгүй гинэ. Тэг яагаад гэсэн чинь уухаар амар уйлаад идэг. Тэг гэртээ харих замдаа ингээл уйлал заяа. Би өстэй амар гоё байна. Би өстэй нэрээ хүүхдүүдэд санаж энэ хараа миний охины сургуулаа гэдэг. Амар хөөрхөн байгаа зү. Тэг надад бол Лили айгу хөөрхөн санагдсан. Хөөрхөн тэг хажуугаар нь бас мөнгө төрөний асуудалтай ингээд том хүн болох тал дээр нь туслаад өгчүүл Лили айгу тийм сайн ээж байгаа байхгүй юу? Тэг уурлаж хашгичж загнаж зандарсан юм байхгүй. Амар хөөрхөн gentle parenting хийдэг. Хүүхдүүдтэй жоохон юм сургах тэг ингээд жолоо молоо барих тиймэрхүү асуудал дээр нь жоохон туслаад өгчүүл айгу хөөрхөн юм шиг санагдсан. За Лоренсийн хувьд надад бол айгу тийм түргүү ууртай. Нэг тиймэрхүү санагдсан. Гэтэ энэ дэлгэцэн дээр л хийж харагдж байгаа. Тэрнээс бол цаанаа яг ямар хүн гэдгийг мэддэггүй шүү дээ. Над бол эхлээд Алиятай ингээд жоохон эвгүй харьцаад байгаа юм шиг санагдчихсан. Тэгтээ л явандаа гайгүй болсон болоо гэж утсан. Ягаад гэвэл Алия ингээд Лоренсийн хажууд аягүй тийм чөлөөтэй байгаад байсан. За тэгээ энэ хоёр маань гэрлээд айгу аз жаргалтай сайхан амьдарч байгаа одоогийн байдлаар. За тэгээ би өнөөдөр season 4, season 5, season 6 ингээд нийтд нь бүгд ингээд товчлоод ярьж өглөө. Тэгээ том драмандын та бүхэнд ярьж өглөө. За өнөөдрийн дугаар маань таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe дараарай. Тэгээ 10k subscribe бүхээр хэдүүлээ гоё охтой яриа хийн. Тэгээ тэр хүртэл та бүхэн маань суугтай итгэвтэй байгаад comment хийгээд лайк дараад. Тэгээ дараагийн дугаарт би болохоор бас нэг юм хүмүүсийг талцуулсан нэг юм
харилцаатай хосууд байгаа даахгүй юу? Тэгээ тэр хоёрын талаар ярьж өгье. Тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.